уншихаар цаг их орно. Тэгээд өнөөдөр 13-ын 26 хүртэл өнөөдөр ярих сэдвүүд бол яг ингээд нэг үрчлээ явах юм бол маш олон садаа салбар, маш том хэдэн цаг сэдвүүдээр ингээд явах юм бол хөрвүүлж болохоор ийм олон маш гүн гүнзгий теологийн маш гүн гүнзгий зүйл байгаа. Тэгээд бид нарт тийм цаг байхгүй учраас хэдүүлээ ямарчсан гол зүйлүүдийг барьж аваад явах хичээе. За тэгээд 10 дугаар бүлгийн эхэнд Яава Моше Ахрон хоёрт үг айлцсан байна. За ямар үг айлцсан бэ гэхээр за бүгдээ эндээс уншъя. Энэ сар нь та нарын хувьд саруудын ихэнх жилийн тэргүүн сар болно. Израилийн хотолт өмнөд ингэж хэлээ. Энэ сарын 10-нд бүгд эцгийнхаа бүлд нийлж бүл бүхэн нэг бог мал авах ёстой. Хэрв нэг бог мал тухайн бүлд ихтгэхэр бол хажуу айлтайгаа нийлээд хүний дов хүмүүрийн идэх хэмжээнд багцаалан бодож аваа. Та нар хонь юм уу ямаанаас согоггүй нэг настай эрт төл авах ёстой. Түүнийгээ тухайн сар 14 хүртэл байлгаж аваад үдшийн бүрээгээр Израилийн хотлолон бүгдээрээ нядалнаа. Тэгээд нядалсан малын махыг нь идэх хайлын 2 хатууч баг тутхан цуснаас навч түрхэн. Махыг нь тэр шөндө галж шарж эсвэргүй бин гашуу ногоотой хамт идэх ёстой. Аль ч хэсгийг нь шүүхийгээр идэж болохгүй. Усан чаналгүй харин толгой шиг гиз дотортой нь гал шарж идэ. Өглөө болоход юу ч үлдсэн байх ёсгүй. Үлдэгдэл байвал галж чадаа. Махыг идэхдээ хормоогоо шуун шахаагаа өмсөд саваагаа атгаастай яарвчлан ид. Энэ бол Яавагийн алгасал. Би тэр шин Египт нутгаар хөндлөн гулд явж өнгөрөн хүн малынх нь ууган бүрийг нэрвэж Египтийн хамаг бурхтад шийтгэл болгоно. Би бол Яавэ. Тэрхүү цус та нарын байгааг гэр орныг ялгах тэмдэг болно. Би Египт нутгийг зохих үедээ тэр цусыг хараад та нарыг алгасах учраа сүрлийн ямар ч гамшиг та нарт тохиолдохгүй. Энэхүү өдрийг Яавэ би та нарт юу хийснийг дурсах баяр болгон тэмдэглэж үеийн үед үрдийн зарлиг болгон сахиа. За эхний 14 ишлэлээр ингээд бүгдээр хамтдаа харлаа. За тэгээд эндээс бид нар юу харж болох вэ? Энэ цусны тухай ярьж байна. Тэгээд Христ итгэлийн талаар ярихад хүмүүсийн одоо жирхдэг, шоолдог игдүүцлийн хүргэдэг янз янзын үг хэллэгнүүд байдаг. Тэгээд өнөөдөр бол тийм үг хэллэгнүүд нэлээд байна энд. Бурхны хургал гэнэ хург гэж ярьдаг те нэг цус мос гэж монголчууд ч цусыг жоохон жигших маягтай. Гэхдээ одоо яг энд бидний энд Христэд итгэгч гэж ирээд хамтдаа цуглаа нөхөрлөө сууж байгаа гол шалтгаан энэ тухай байгаа. Бидний итгэж үнэмшиж байгаа итгэл үнэмшлээс Христ итгэлийг биш Христийн цусыг Христийн бидний төлөө өгсөн амиа өргөсөн тэр золиосыг бидний дээр зорж авсан золиосыг авчих юм бол Христ итгэлээс юу ч үлдэхгүй. Босод шашнуудтай адилхан нөгөө сайн нэг үлд гимнүглээс хол пүүба гэдэг тийм юутай болно. Христийн бидний төлөө амиа өгсөн тэр золиос төлөөс тэгээд Христийг бурхан амьлуулсан. Энэ зүйл дээр бидний итгэл үнэмшил одоо тулгуур цэг маань энд байна. Тэгэхээр бидний өнөөдөр үзэж байгаа энэ цус гэж яригдаад байгаа энэ дээр цусыг дүрх гэдэг байна. Энэ зүйл маань болохоор биднэрт маш чухал зүйл байна. Тэгээд энэ бурхан өөрийн хүмүүсээ өөрийнхөө ард түмнийг гмийн болцлоос, сатаны болцлоос, энэ ертөнцийн болцлоос, махан биеийн болцлоос харанхуй их мэдлээс хэрхэн яаж чөлөөлж авдгийм бэ? Болцлоос яаж гаргадгийм бэ гэдэг энэ дэр гарч байна. Тэгээд эндээс харах юм бол авралын төлөвлөгөө эхлээд бурхнаас байдаг. Бурхан санаачлага нь төлөвлөгөө нь бурхан нэг санаачлагдаг. Израильчууд гинт за бид нар 400 хэдэн жил ингэж дарлагдлаа. Алийн болгонд тисэх юм бэ? Хэдэл одоо зохион байгуулалтанд орой нууцаар зэвсэг хий 10-10-ийн даргыг томлие одоо юу гэдэг те групп чат үүсгээд цаадуулаад хэл дуулах нэг шин босон шүү гэдэг ч юм те. Гинт ухаарал гинт ингээл одоо зориг ороод
гинт ингээд энэ дарлаас явъя гэж шийдэв. Бурхан энийг аль хэдийн төлөвсөн гэдэг. Тэр байтугай одоо бидний бас дурдаад өнгөрөх дунд нь өнгөрөхтэй Бурханы хураг гэдэг ойлголттой. Тэгээд Бурханы хураг өөрөө дангаар бас маш том сэдв. Тэгээд эндээс харах юм бол Бурханы хурагын талаар илчлэлт номоос харах юм бол аль хэдийн ертөнцийн суурьаас өмнө энэ Бурханы хургаар дамжуулж хожим гэмт унах хүний бүтээгээг байхад ертөнд хороо ертөнц огторгоо байхгүй байхад тэр Бурханы хураг аль хэдийн хүндрэлтний хожим бүтээх тэр хүндрэлтний аврагчаар бэлтжижсэн гэдэг тэр зүйл харагддаг. Тэгэхээр аврал бол Бурханаас ихтэй, Бурханы төлөвлөгөөний дагуу явдаг. Тэгээд та нар одоо төсөөлөд үзтээ нэг одоо чинь 6 сарыг оны тэргуун сар гэж үзье. Тэгээд 6 сар 21-нд одоо ийм болно. Ингээ явчихж байгаа гэсэн үг тийм. Өмнө нь бол Израильчууд намар шинжилгээ тэмдэглэдэг байсан гэж судлаачид үзлээ. Гэтэл одоо энэ Авив сар буюу хожим нэг Бабилоны зөвлөгөөс ирэх үедээ энэ сарын нэрийг Нисан гэж өөрчилсөн байна. Энэ сарыг жилийн тэргуун сар болгоо гэж Бурхан зарлиг буулгасан байна тийм. Тэгээд та нар ингэж аврагдах ёстой гэдэг энэ төлөвлөгөө зааварчилгаа энэ бүхэн бол Бурханаас ирж байна. Тэгээд бид нар бүгдээрээ нөгөө төрсөн өдрүүдтэй тийм. Төрсөн өдрүүд нь та нарт бүгд л ирхэн баг. Тэр төрсөн өдөр онцгой нандин баг. Тэгээд яг сүнсээр дахин төрсөн тэр өдрөө бас та нар яг нандиндгөө ихэмлэж дурсдгоо магадгүй тэмдэглэдгөө. Тэгээд эндээс цоо шин тоолол ирэн цоо шин ингээд амьдралын хууц Израильчуудад эхэлж байгаа. Тэгэхээр та бидний үед гэсэн тэр итгэсэн цаг мөчөөс эхлээд бид нэр цоо шин хүмүүс болсон байгаа тийм. Христ дотор байх чинь шинэ бүтээлээ гэж хэлсэн байдаг. 2 дугаар Коринт дээр. Тийм болохоор Израильчууд бэлэн болсон учраас гэнт авралын төлгөө зохиоцсон учраас тэд нар ингэж гэтэл даглаг болцлоос чөлөөлөгдөөгүй Египтээс гарч байгаагүй. Энэ бол яг өнөөшөө та нар ингээд явах ёстой, гарах ёстой гэдэг Бурханы нэг бодлоо тулгамдуу юм шиг тийм тушаал шийдвэрийн дагуу ингэж хэлсэн ба тэр үйл явдал басан байна. Тэгээд бид нараас тэр манай эртний өмнөх манай эртний гэж тоол байдаг. Тэрнтэй адилхан хүн нэг бүрт өөрөнд юм дотоод бас цаг үе тоолол байж болох нэ. Тэгээд бид нэр хоёрт нь болохоор аливаа ийм сүнслэг шийдвэрүүдийг хойш тавих ямар нэгэн шалтгаан тоочох тэр хэрэггүй гэдэг бас эндээс харж болно. Биднэрт Бурханаас янз бүрийн мессеж өгдөг. Янз бүрийн арга замаар өгч болно. Амьдралын нөхцөл байдлаар хэн нэгэн хүний амаар, итгэлийн ахын дүүснэрийн амаар ч юм уу Библийг уншижсэн тэр ишлээс донк гэдээ орж ирдэг ч юм уу тийм. Янз бүрийн залбирлын хариуд шүн зүүдэн дэж магадгүй үзэгдэл үздэг хүмүүсээс байдаг. Янз бүрийн арга замаар Бурхан биднэрт ямар нэгэн сануулж байгаа үед бид нэр тэрийг яа сүүлд надад Бурхан ингэж хэлээд байна гэхдээ гэж цаагаар үнцэг биш тийм. Бид нэрийг ямар нэгэн рүү уриалж байгаа дуудаж байгаа бол бид нэр тэрэнд заа гэж хэлээд одоо Библиэр их гардаг шүү дээ. Би энд байна гэдэг хүмүүсийн нэг гоё харилт байдаг тийм. Бурхан дуудаад би энд байна гэдэг. Шингэрэн дээр уучин гэрэн дээр мөшөө бас хүмүүс бас байдаг. Би энд байна Бурхан яах вэ? Юу их вэ? Дуулууртай тэгээд заа гэж хэл. Тэгээд бид нэр залбираач магадгүй хин нэгний төлөө залбираач гэж магадгүй өөрийнхөө төлөө залбираач бид нэр байгаад байгаа салахгүй байгаа тэр нэг гмийн төлөө залбираач гэдэг ч юм уу тийм. Гимшил рүү дуудаж магадгүй хин нэг уучлаач тэр хүнийг яагаад уучлах чадахгүй ингээд тавьж одоо зуураад байна. Эсвэл Библийг уншаач, эсвэл цуглаандаа үйлчлээч хин нэгэнд туслаач өргөөч гэдэг ч юм ингээд янз бүрийн зүйл бид нэр тайлбар шалтгаан тооцохгүй хойшлуулахгүй
байсан биднэрт. Одоо энэ Израильчуудаас бид ингээд харж авч болох нэ. Дуулууртай байдал үзүүлэх үү эсвэл хойштой авах уу гэдэг энэ зүйл. За хоёрт нь энэ хуучин гэрийг харах юм бол бурхан нөгөө гэрээ байгуулдаг тийм. Тэгээд энэ дээр бас ямар зүйл байдаг вэхээр аливаа гим нүглийн төлөөс заавал дахил өргөдөг. Тэр гимээ одоо буддын хэлээр бол намжлахын тулд гимээ намжлахын тулд тэр гимийнхаа төлөөсийг бурхан цайруулахын тулд төлөхийн тулд ийм нэг юу өөрөөр хэлбэл гимийн төлөө заавал цус урсах хэрэгтэй, амь өргөх хэрэгтэй гэнэ. Тэгээ бид нэр ухаан мэдээ орсон цагаас эхлээд гимийг төлбөрөөр нь үйлдэж эхэлж байгаа. Тэгэхээр тэр үйлдэж байгаа гимийнхаа төлөө бид нэр өөрсдөө уул өгөх ёстой шүү дээ. Бол бурхны өмнө гим үйлдсэн учраас бурхны өмнө ямар нэг гимтэй хүн зогсож чадахгүй учраас тэгэхээр тэрийг бид нэр бурхны өмнө гимшиж цайруулж тэр янз бүрийн мал амтан юмнуудыг өргөдөг байгаа. Тэгэхээр ийм дахлын тухай ийм ойлголт гарч ирж байна. Тэгээд энд хин нэгэн өөхөх ёстой. Тэгэхээр ууган хүүхдүүдэд өгөх үү тэр нэг хург юм уу хон юм уу ямааны нэг настай нөгөө дахлын малыг хөлөх үү гэдэг энэ сонголт байж байна. Тэгэхээр ямар нэгэн аврал бол заавал энэ тахилаар дамжигдаж чөлөөлт аврал тахилаар дамжиж хийгддэг бахны. Тэгээд Иохан Баптист хэлсэн байдаг те хараач энэ бурхны хураг явж байна. Бүх дэлхийн гим нүглийг өөртөө өөртөө бурхны хураг явж байна гэж хэлсэн байдаг Есүсийг. Тэгээд энэ нь бол эр хүүсийн ямар нэгэн согохгүй те цэвэр одоо ямар нэг өөсөг үүсэх шүү дээ. Тэгээд тэр бидний амьдрал болгож болох юм бол ямар нэгэн гим нүглгүй огт гим нүглүүлдэггүй ийм зүйл байх хэрэгтэй байна. Тэгэхээр бид нэр хоёрт нь болохоор Иесус Христос миний төлөө хүн төрлөختний төлөө бурхны өөрөөгсөн тэр төгс тахил юм аа. Иесус Христ дангаараа хангалттай дээрээс нь нэмэх янз бүрийн байхгүй. Есүсийн тахилын дангаараа бүх хүн төрлөختний гмийн төлөө хангалттай байсан юм аа гэдэг. Тэгээд Есүс бол огт гим нүглгүй амьдралаар амьдэрсэн бурхны тэр шаарддаг тэр төгс тахил хүсдэг тэр төгс тахил байж чадсан юм аа. Энийг бид нар бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. За гуравт нь болохоор энэ хурганы цус биднэрт хамгаалтыг өгдөг тэмдэг болно гэсэн шүү дээ тийм. Хэдүүлжтэй л тэгээд энэ хурганы цус болохоор 7 дугаар ишлэлээр хэлсэн байна. Ядалсан малын махыг нь идэх айл хоёр хатуучуудын дотоонд цуснаас нь авч төрхнэ гэж хэлсэн байна. Тэгээд энийг бид нэр зөндөө уншижсэн баг тий. За тэгээд хатавч гэхээр нөгөө хан хаалга хоёрын уулзаар байгаа шүү дээ. Тэгээд дотгоо бол хаалганы дээдлээ. Тэд нартай ингээд түрхэд тэмдэг тавьж байгаа. Тэгээд урд нь тэр үеийн израильчуудыг бодох юм бол урд нь бол эдгээр нөгөө янз бүрийн дахил өрхийг бол мэддэг байсан. Тэр өвд эцээсээ харин юм цус төрхөх гэдэг ойлголт тэд нэр анх удаага энэ ч тавигдаж байгаа. Тэгээд тэд нар юу яасан гэхээр юун цус яагаад би одоо цусыг нь ялахаар ямар ажилттай эсвэл одоо итгэдэггүй ч юм уу эсвэл солиотой гэдэг ч юм уу те эсвэл шоолдог ч юм уу тийм хариулт гаргаагүй. Моше ахараа хоёроор дамжуулаад яваа гэснийг тэд нар яг л дуулууртаа дагсан. Тэгээд тэргээ төрхсөн. Түүгээрээ хамгаалагдсан. Тэгээд бас аврагдсан байна. Тэгээд эндээс юу авах вэ гэхээр энэ аврагдсан хүмүүс яасан учраас аврагдсан бэ? Цус өргсөн учраас аврагдсан шүү дээ, тийм? Дуулууртайсан.
Тэрнээс бид нэр Бурхны өмнө хангалттай сайн байсан учраас аврагдаагүй. Айгүй зөвд байсан, айгүй хүнлэг, мэс чанартай байсан. Энэ айл энэ хүмүүс бол айгүй онцгой хүмүүс шүү гэд Бурхан тэр айл хүмүүсийг доторхын ялгаж үзээгүй тийм. Гаднаас нь хараад цус төрсөн байна уу юу гэдгээр өнгөрөж яваадсан. Тэгээд нэр тэр нөгөө энэ баярынхаа нэрийг хэлэхэд Писах гэж үг аваа. Тэгээд орсоор бол яг юм хурдтай Пасха гэж үг аваа. Англиар Passover буюу дээгүүр өнгөрөх, хажуугаар өнгөрөх гэсэн утгатай энэ баярыг алгасал гэдэг байна. Тэгээд энэ зүйлийг хараад өөрөлдвөл тэр хүний сайн муу айгүй авралыг авах зохистой юу юу гэдгээр энэ авралын ажил хийгддэг юм аа. Зүгээр тэр хүний гадаа Бурхныг харахад тэр цус төрхөгдсөн тэр тэмдэг байна уу гэдэг. Энийг Бурхан зөвхөн хардаг. Тэгээд энэ нь биднийг сүрэл мөнхийн шүүлтээс бид нарыг авардаг бахны. Тэгээ энийг одоо энэ цус төрхнө гэдэг нь бидний хувьд яг юу гэсэн үг вэ гэхээр гин нүгэлт мөн чанараа хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэгээд энэ дээр бас нэг хоёр жоохон туйлшрал байдаг юм шиг санагцсан. Нэгдүгээрх нь болохоор монголчуудын хувьд нэлээд төгөөмөл байж магадгүй. Та бол гин нүгэлттэй гэхээр яахаараа би гэдэг ч юм. Тэгээ би ямар хүн алж хүрээд болсон биш. Би өч төчнөө ийм сайн юмнуудыг хийсэн. Би бол ерөн дайжгүй, өөрийнх нь үдэнч дайжгүй, хүмүүс ч намайг дайжгүй гэж үнэлдэг гэдэг ч юм. Тэгээд нөгөө гин нүгэлт мөн чанараа хүлээн зөвшөөрөхтэй бол манай монголчууд жоохон асуудалтай. Нөгөө талдаа уламжлалтай Христ итгэлт орнуудад төрж өссөн, магадгүй багасаа цуглаанд явдаг байсан, сүм чуулганд явдаг байсан хүмүүс өөрийнхөө нөгөө буддистик хүнийхээ бүдэрн тэгээд тэр үедээ өөрийгөө Бурхны нүдэнд дэндүү одоо бохир заван гин нүгэлтэд зохисгүй байна гэж өөрийгөө ингэж үргэлж голж Бурхны өмнө одоо айдастай ийм нэг хоёр туйшил байгаа да. Тэгээд эхнийхэн тэр юуны хувьд хэлэхэд бид нар бол гин нүгэлтэй мөн чанартай байна. Бид нар бол гин нүгэлс үлдэхгүйгээр одоо нэг салахгүй хөлтөг янз бүрийн багшаад нар цолдог ч нэг өрөөний хүчиг юу хийдэг. Тэгээд тэр шиг бид нар хүн нэг бүр яг Бурхны нүдэнд нэг гин нүгэл үлдэхгүйгээр байж сууж чаддгүй нэг ийм хүмүүс байгаа. Тэгээд миний гимэнтлөө таны гимэнтлөө Есүс Христ Бурхны хор болж амиа өгсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэгээд энэ нь болохоор бидний одоо тэрэнд итгэж хүлээн зөвшөөрөхтэй. Энэ бол бидний тэр тотгон дээр цус төрөж байгаа зүйл байна. Тэгээд энэ дээр нэг дарааллын үед хэлдэг те ийм хоёр дараалал гэдэг. Би эхлээд гайгүй болчоод ирээ дараа нь Бурхан дээр чи ирээ гэдэг хүмүүс үгүй чи байгаагаар хүрээд ирээ гэдэг Бурхан те чи ямар гин нүгэлтэй ямар асуудалтай тэр байгаагаар зүрж хүрээд ир тэгээд тэрнээс зарим би салгаж өгье гэж Бурхан хэлдэг. Тэгэхээр Бурханы нүдэнд хангалттай сайн болж байгаад ирээ гэсэн тэгж хойшлуулах гэдэг юм уу. Бурхан ч намайг хараад баг гол нь эсвэл одоо гэдэг чинь тийм зүйл бол байхгүй нэ. Бид нэр өөрөөр нөгөө талаас нь тайлбарлах юм бол бид нэр хангалттай сайн болж байгаад ирья гэдэг чинь чагналыг би өөртөө авах гэдэг шүү дээ. Би өөрөө дажгүй учраас Бурхан намайг ер нь одоо л аврах цаг болсон баха гэж яах гэдэг. Тэгэхээр өөрөө зүгээр гин нүгэлтэй учраас би надад аврах хэрэгтэй гэдэг хүлээн зөвшөөрөх ийм зүйл байх нэ. Тэгээд түрүүсэн цусгээд байгаа бол цаана үхлийг хэлж байгаа. Есүсийн тэр үхлийг бэлтгэж байгаа. Тэгээд Илчлэл номын 7:14 дээр ингэж хэлсэн байна. Тэд өөрсдөө хувцыг угаагаад тэгээд хурганы цусаар хувцаа цайруулсан, цагааруулсан. Тэгээд янз бүрийн угаалгын реклам үзчихсэн юм л да. Толгойд авчихсан байх. Тэгээд юун цусаар хувцаа угаана гэж юу яриад байна гэдэг. Тэгээд энд бол нэг бэлгэдлийн юм яваад байна тийм. Нөгөө хэтрүүлэгтэй тийм
зүйл. Өөрөлдвөл бидний төлөө өргөсөн тэр ам, Есүс ам цусна, тэр зовлон биднийг Бурхны нүдэнд ямар ч гэм нүгэлгүй төгс нэгэн гэж харагдуулдаг. Тэгээ биднийг Бурхны өмнө зогсох тэр эрхийг биднэрт өгдөг байна. Тэгээд энэ толгойтой нэг хүмүүс нэг иймэрхүү асуулт асуудаг юмнууд байдаг гудамжаар та хэрэв Бурхантай уулзвал юу гэж хэлэх байсан бэ гэдэг ч юм уу те. Тэгээд хүмүүс одоо янз бүрийн хэлж болно шүү дээ. Надад яагаад ийм юм өгөөгүй юм бэ? Эсвэл дутуу өгсөн юм бэ? Эсвэл надад ийм юм өгчөөч гэж гойна гэдэг ч юм уу. Ингээд янз бүрийн хэлж магадгүй л дээ. Тэгээд тэр хүмүүс юуг ойлгохгүй юм гэхээр Бурхны өмнө тэгж зогсож чадах хинч байхгүй. Гэр нүгэлт хүн төрлөختөн одоо нэг үнс олон юу гэдэг нь Бурхны өөдөөс хараад хэрвээ Есүс Христээр ингэж хамгаалагдаагүй ингэж гэр нүгэлгүй гэж энэ гадуурын хальс юутай хамгаалттай болохгүй бол Бурхны өмнө одоо байгаагаар очих хинч байхгүй тийм тэгж зогсож чадах хинч байхгүй. Тэгээд мөшөөд угаасаа энэ дээр хэлсэн байгаа бид нэр бас тэр тухай ярих хаа дараагийн юм дээр. Тэгэхээр Есүс Христ биднийг Бурхны өмнө энэ бол гэм нүгэлгээ бидний боддоор зөндөг юм нүгэлүүлсэн. Гэхдээ миний тэр зөөлж авсан зөөлөөс нь итгэсэн учраас би гэм нүгэлгүй гэж энэ хүнийг таны өмнө өмгөөлж байна. Энэ бол цэвэрхэн гэдэг ч юм те. Энэ зүйлийг хэлж байгаа маань. За тэгээд тэгэхээр бид нэр эндээс юу гэж харж болох вэ гэхээр биднэрт Библи бол ер нь маш тодорхой зааварчилгааны ном байгаа. Тэгээ эндээс харах юм бол бүх юмуд ингээ Баабелд бичсэн байгаа тийм. Тэгэхээр бид нэр амьдралдаа янз бүрийн чухал шийдвэр гаргах гэж байгаа бол Библиэр эхлээд хандах нь бид нэр өөрсдийнхөө амьдралын туршлага мэрэгүү ухаан магадгүй хажууд байгаа хүмүүсийн бас янз бүрийн найз нөхдийн аав ээж ах эгч нарын эсвэл нэлээд тийм хаал үзэж суусан хүмүүсийн зөвлөд зөвхөн дагаа явах юм бол бид нэр зайлшгүй алднаа. Биднэрт хамгийн эцсийн хамгийн найдвартай их сурвалж бол Бурхны үг Библи байна. Тэгээ Бурхнаас асууж иж бид нэр тэр зөв шийдвэр зөв зүйлүүдийг хийх хэрэгтэй байх нэ. За тэгээ энэ дээр тэр цус төрөхөөс гадна тэр махыг ийдгсэн байгаа. Тэгээ энэгээр юу гэж төлөөлж байгаа гэхээр би бол амийн талх байгаамаа гэж хэлсэн байгаа тийм. Өөрөлдвөл за 2000 жилийн өмнө Есүс гэдэг хүн цогцлогдсон гинлээ. За тэрнээс нэлээд олон мянган жилийн өмнө энэ Израильчууд ингээд Египтээс болцлоос гарсан гинлээ. Энэ бол зүгээр онлайн мэдлэг. Энэ бол зүгээр мэдээлэл бид нарт байгаа тийм. Тэгэхээр энэ бидний дотроос одоо дотрын бидний нэг хэсэг болохын тулд бидний мөн чанарын хүн гэдэг төмрөө гэдэг хүний мөн чанарын нэг хэсэг болохын тулд бид нэг одоо дотроо зүрх сэтгэлдээ оюун бодолтой ингээд бүр ясмахны тас юу гэдэг нэг хэсгээ болгож ийж одоо идчихээж гэдэг шиг тийм энийг бүр ингээд хин нэгэн хэлсэн учраас Библиэс зүгээр нэг хальт уншсан эсвэл киног үзсэн сонссон учраас биш. Яг Христ миний хувьд яг аврагч муу юм биш юм уу? Тэр загламд дээр цоглогдож өгсөн үхэл нь яг миний гмийн хувьд яг ямар хамаатай юм бэ? Өөртөө нааж ойлгох энэ зүйл, энэ шийдвэр энэ зүйл байгаа. Тэгэхээр Есүс Христ бүх хүн төрлөختний төлөө өгчээд байгаа. Тэр төлөөсөө төлжээд байгаа. Тэр авралын үнцэн нь надад хамаатай болох уугүй юу? Миний нэг хэсэг болох уугүй гэдэг. Миний тэр дотроо ингээ оруулах инженерийн хэллэг гэж дотор хэрэглэх гэдэг. Дотор хэрэглэсэн үгүй юу гэдгээс хамаарах гэдэг байгаа. Тэгэхээр тэр өөрсдөөс асуудаг Христ яг миний хувьд яг хин бэ? Амьдралаа маань эзэн аврагч мөн үү? Эсвэл зүгээр нэг тийм нэг мэдээлэлтүүдээ нэг нөө тэгсэн гинлээ сайн байсан гинлээ гэдэг ч юм.
Тэгээд Паул хэлсэн байдаг те амьд байгаа нь би бишээ харин миний дотор байгаа Христ амьдарч байгаа маа гэд. Бүх амьдралаа бурханд өөрөхийг хэлж байгаа. Тэгээд гадна төрж байгаа цусол ял шийд бурхны уур хилэн шийтгэл хажуугаар өнгөрлөө. Тэгээд тэр махын нийтж байгаа нь болохоор би одоо өөр нэг болсон төрөөс нэг шин тоолол шин ирэх миний амьдрал гэхэлсэн. Би миний дотор Христ амьд байгаамаа гэдэг энийг хэлж байгаа. Шин амьдрал гэсэн. За энэ дээр бас гал чарах гэдэг нэг ойлголт байгаа. Энэгээр юу биелэгдэж байгаа гэхээр яарж те нэг бид нар одоо цодногч манаас яадаг те нэг 10 чан гэдэг хэлдэг. Пок олон цаг гал дээр ингээд буцалгаа суугаад уул нь шүнжин байна гэдэг ааш төглөөлт гарч болохгүй гэрсэн. Тэгвэл энэ дээр яг яаж идэж байгааг нь харах юм бол шарж идэж чинь те олон цагаар ингээд гой зөөлрөөл гулашны мах шиг болохыг хүлээхгүй байна. Тэгээд хуцсан байдал нь харах юм бол хормоогоо шуугаад шаагаа өмсөд савга атгастай яарвчлаа идэ гэж хэлсэн байна. Тэгэхээр бурхан биднийг хаашаа дуудаж байна. Тэрэнд бид нэр одоо энэ дээр нэг цэргийн хүний янз бүрийн төсөөл орж ирж магадгүй. Байлтын бэлэн байдал гэж бас нэг үг хэлдэг тийм. Тэгээд ер нь бол хаашаа явахд бэлэн ийм зүйл. Тэгээд та нарын дотроос одоо өндөрөөс айдаг хүмүүс юм. Юу гэж хэлэх гээд байна гэхээр би нэг Германд байхдаа нэг бассейнд сурах гээд бассейнд явлаа. Тэгээд тэр аваад явах нэг юм усан живчгэг болсныхаа дараа тэр нэг 3 метрийн давцсан байдаг шүү дээ. Одоо хамгийн бассейн бол хамгийн доотлох нь багхгүй. Тэрний дээр 10 метр гэж байгаа. 3 метр дээр гарч үзээд ингээ харсан чи тэр 3 метр чинь доороос нь харахад гайгүй харагдаад идэг. Тэгээд зориглоод өсөрсөн. Тэгээд зарим өндрөөс ярьдаг хүмүүс бол бас хизээч өсөхгүй гэж магадгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр яг бэлэн болохыг хүлээгээд за би нэг зориг орохоор өсөрнэ гэж байгаа. Тэгээд ирмэг дээр нь очиод буцаад хэдэн жилчтэй гэж байна. Магадгүй хизээч өсөхгүй гэж магадгүй тийм. Тэгэхээр нэг заримдаа магадгүй толгойн шугамаар хоньс төлөхөд өх найз маань хэрэгж магадгүй. Тэгээд бид нэр ийм нэг бэлэн байдалтай байх нь зөв юм аа гэдэг. Тэгээ энэ дээр нөгөө эсгүүрийн тухай бас гарч байгаа. Эсгүүр бас энэ бэлэн байдалтай одоо нэг хүлээгээд авах цаг байхгүй гэдэг. Хүлээгээд авах цаг байхгүй гэдэг. Тийм учраас нөгөө нэг шууд энэ одоо шууд авч яваад зурсан гол авч яваад би хийж ийдсэн байна. Төрөлс нэг амийн талхал бий байгаа гэсэн. Тэгэхээр Христийн миний төлөө өргөсөн ам, урсгасан цус миний гмийн төлөө тэр төлсөн. Бидний хүнээр өндөр үнээр зорж авсан шүү гэдэг энэ зүйлийг бид нэр зөрчилдөлд оруулж авах хэрэгтэй байна. Тэгээд тэр гашуун үсээр дооруулж идэгсэн байна. Гашуун үс гэдэг бид нар юу гэж хэлж болох вэ гэхээр түрүүний хэлсэн бидний нэг амьдралд тохиолж байгаа зүрийн бидний хүсдэггүй хөндөөр өвдөгдөг сорил бэрхшээлүүд тэр зүйлүүдийг хэлж байгаа тийм. Тэгээд би баян хэлдэг ер нь тийм дуртай хүн гэж баг байдаг. Бүх хүмүүс амьдрал нь тийм тохиолдонгууд нь бошон шиг энэ маань салахын сампупа гэдэг. Гэхдээ энэ нь биднэрт бас хэрэгтэй байдаг. Бахны тэгээд одоо энэ израильчуудын хувьд болохоор тэр тооцогч яснаа тэгж дарлуулж яснаа харилцагчдад ташаалуулж нүдүүлж яснаа гэдэг ч юм уу. Энэ зүйлүүдийг бид нэр санаж болох нь юунаас бид нэр бурхан аварсан чөлөөсөн бэлээ. Тэгээд энэ дээр би түрүүний хэлсэн нэг бидний төрсөн өдөр сүнсээр төрсөн өдөр гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд бид нэр тэр зүйлүүдийг бас дурсан санаж заримдаа их мартсан байдаг. Бурхан бидний амьдралд яг юу хийсэн бэлээ. За энэ зүйлүүдийг бол ингээд ерөнхий юмуд бол мэдчихээн тийм. Яг миний амьдрал, төмөрөө миний амьдрал бурхан
ямар нөхцөл байдлаас яг яаж аварлаа тэр нэгэн шүн гэдэг ч юм те. Тэр нэгэн хэцүү он жилүүдийн ард яаж гарлаа. Тэр нэг амар хүндүтэй харилцаа яаж одоо эцэстээ шийдэгдлээ гэдэг ч юм. Тэр зүйлүүдэд бид нэр мартахгүй санаж авч явах хэрэгтэй ахны. Тэгээд энэ нь бид нарыг юунаас чөлөөлөгдсөн бэ гэдэг юм маань биднэрт бас сануулж тэгээд тэр бурхны өмнө бас өөрсдөө даруусгах тэгээд бурханд илүү талархалтай байхад бид нарыг хөтлж болох нь. Тэгээд онцгой нэг онгод орохоор гэдэг ч юм уу нэг юм онцгой үйлчлэлд онцгой нэг юм үйл явдал тохиолдохыг ингээ хүлээгээд байхгүйгээр бурхан надад ингээ ятгах чав бурханы ятгах доо дандаа тийм хүчээрсэн таснаас гэсэн юм байхаас илүү зөөлөн байдаг. Ятгсан юм байдаг. Тэгэхээр тэр зүйлүүдийг бид нэр одоо илэг барихгүй гэх юм те. Чихний хажуугаар өнгөрүүлэхгүй тэр нь дуулууртай байх хэрэгтэй ах нэ. Тэгээд энэ нөгөө бурхнаас хамааралтай байх юм бас зүйл гарч дараагийн бүлгүүд дээр бас гарна те. Одоо энэ үлдсэн юм одоо цаан богод аваа явчих одоо энэ холоо энэ замд явах чинь гэж бодсон шүү дээ хүн чинь. Тэгтэл юм үлдэх юм бол бүгдийн шатаа гэсэн ба. Тэгээд бурхан тэр цөлийн замаар хөтлж явсан байна. Бурхан хангадаг гэдэг тэндээс бид нэр бас суралцсан байна. За тэгээд 28 дугаар ишлэлийг бүгдээр хамтдаа харъя. Энэ дээр бас нэг юм зүйл байгаа. Яг юм утгатай маш их байгаа. Энэ баярыг тэмдэглэл алгасал баяр эсгүүргүй бингийн баяр. За алгасал баярын дээр 14 долдаг, абиг бонусаар 14 долдаг. Эсгүүргүй бингийн баярын заалгаад 15-наас 21-ний үдэш хүртэл ингээд 7 хоног үргэлжилдэг. Ийм баярууд байгаа. За энэ баяруудтай холбоотой бидний одоо үзэж байгаа хэсэг дотор үеийн үед үрдийн үрд энийг тэмдэглэл сайх тэгээд өрөө хөх чинь ямар учиртай бай юу тэмдэглээд байгаа юм бэ гэхт нь энийг сануулж хэлээ гэдэг ийм зүйлийг дахин нэлээд удаа хэлсэн байгаа юм бидний үзэж байгаа нэшлэл дотор. Эндээс юу харах вэ гэхээр бидний хувьд итгэж бидний хувьд өрөө хөхтэй итгэлээ өвлөх энэ бол маш чухал зүйл байна. Тэгээ өчигдөр би нөгөө тэрэлжээс ирсэн л да. Тэгээ өчигдөр нэг их чинь яриаг сонсож байхад 4 хүүхэдтэй багада бүгд цуглаанд явдагээс одоо бүгд томроод ингээд цуглаанд явахгүй бурхнаас холдсон гэдэг. Тэгээ тэр эмэгтэйн одоо гол одоо санаа зовж байгаа өвдөлт зүрх сэтгэлийн өвдөлт нь 4 хүн байгаа байхгүй. Тэгээд магадгүй бид нэр өөрсдөөсөө хамаарах хамгийн бүх сайнаагаа хийсэн байж болно. Үр хөхтэй бурханд ойртуулах, бурхныг таниулах энэ зүйлүүдийг хийсэн байж болно. Тэгсэн ч гэсэн зарим хүүхдүүд бас өөрсдийн замаар ингэ яваад өгдөг юм байдаг. Магадгүй тэд нар бас хожим ухаарад бурхан дээр эргээд ирэх нөө төрсөн үг шиг эргээд ирэх тохиолдол байж болно тийм. Тэгээ ер нь бол юу гэж хэлэх гээд юм гэхээр бид нэр хүүхд бол маш ажигч бас маш шударга. Бид нөгөө амаараа ярьдаг тэднээс шаарддаг шиг юмнуудаа өөрсдөө хийдгүү бол тэд нар бол харж идэг. Тэгээ бид нэр бурхны Библиэр байдаг тэр зүйлүүдийг өөрсдөө гэртээ гадны хүн хараг байхад зөвхөн гэрийнхэн үлдсэн байхад харуулгүй хийдгүү үйлддэггүй бол хүүхд тэрийг харнаа. Тэгээд бурхны тухайд тэд нэр цуглаан дээр бол ийм ярьдаг. Яг үндэ бол цуглаанд явдаг аав маань ээж маань яг үндэ бол тийм штэй гэдэг ч юм уу тийм. Бурхан тэрүүгээр цаагаараа нөгөө бурхан сэтгэл гонсох, итгэл алдрах бурханыг тийм үү одоо юу юм. Бурханы дээр сайн сайхан гэдэг зүйлийг аав ээжээс чинь харж чадахгүй байгаа. Тэгээд холдоо явчихдаг хүмүүс байдаг. Хүүхдүүд байдаг. Тэгэхээр бид нэр энийг энэ дээр бас хэлсэн байгаа тийм. Тэр
13:9-дэр Яв Египтээс чамайг хүчит мутраар гаргасан тул Явгийн хууль заваар амжсан байж гар ба духан дээр тэмдэг зүйлс мэд сануулга болж байгээ гэдэг. Тэгээд иймэрхүү утгатай ишлүүд бас хуучин гэрээнд маш их байдаг. Тэгэхээр энэ зүйлээ бид нэр яг үр хөвчтэй ингэж бурхныг харуулж чадчихэв үгүй юу гэдэг ийм зүйл бид нараас бодож явах нэ. За тэгээд түрүүний хэлсэн дээр 28 дугаар ишлэгийг харах юм бол 10 дугаар бүлгийн эхэнд Яв Моше ахраа хоёрт айлтсан. Дараа нь тэр үгийн 21 дугаар ишлэлээс дамжуулж хэлсэн Моше. Тэгээ 28-ыг харах юм бол ингээд Израильчууд явж Моше ахраа хоёрт Явгийн тушаас өсөр үлдчихэж түрүүлсэн те юун цус яадаг цус ямар учиртай бид нар хизээж ингэж байгаа тийм олон яриаг тэгвэл яваад үлдсэн юм байна. Тэгээд эдгээр ингээ гарч явсан. Тэгэнгүүт гарч явахдаа гарч явж байгаа байдлыг харах юм бол та нар минь одоо бошоо зайлж үзэгдэг иймэрхүү хандлагаар тэд нар одоо нөгөө маш хатуу байсан фараон чинь 10 дахь гамшигын дараа одоо ингээд 75-100-аар бууж гисэн байна те. За та нар минь явж үзээ. Зөвхөн фараон биш Египтчүүд бүгдээрээ эзэмөр өхнээ гэлцээд Израильчуудыг нутгаасаа даруйхан гаргахаар шавдуулваа. Фараон болохоор 31 дэх эшлэлээр даруйхан гар явцгаа гэж хэлсэн байна. Хэлснээрээ явцгаа. Тэр малаа аваад яв бүх юм аваад бушгын одоо явж үзээ гэж хэлсэн. Тэр хооронд юу болсон бэхээр тэр нэг ууганнууд бүгд цогцсон. Египтэд тэр ойлаа гаслан болсон баа шүү дээ. Тэгээд эндээс юу гэж хэлэх гээд юм гэхээр фараонгийн тухай орсон уу? Гинт одоо нөмс чанар нүдлэн үү гэвэл үгүй. Энэ зүйл бол Бурхны хүчээр хийгдсэн учраас Бурхны хүчийн эсрэг фараон яаж чадаагүй. Бурхан ажиллаж байгаа үед бол сатан байна. Одоо сатан жишээ тэр Иудачуудын гараар Есүсийг залмаа дээр цодолчоод Есүсийг ялцлаа гэж бодож байсан баг тийм үү. Гэхдээ тэр нь бол андуурл байсан. Тэгээд өөр юу гэж хэлэх гээд байна гэхээр фараон байна уу, сатан байна уу энэ бүгдийг ялдаг жинхэнэ хүч нь бол Бурхан байдаг юм аа. Фараонгийн тухай орсноос биш Бурхны хүчтэнд ажилласан учраас одоо тэр шийдвэр эндээс гарч явахдаа бүр алт мөнгөний идэл хуц сонрыг нь авч тэрэн дээрэмдэггүй тэд нар зөвөр өгөөч гэсэн нөгөөдөл нь за мэ үг явж үзэхэд хэлсэн маа. Тэгээд юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ үргэлж Израильчуудын түүхийг харах юм бол их үеийн Израильчуудаас бусд нь боол хийвэр төрсөн, боол хийвэр өвчээсэн тийм үү. Тэгэхээр энэ гмийн боолчлол эдгээр ингээд маш олон зуун жил ингээд байжсан. Тэгээд энэ нь болохоор аливаа боолчлол нь зөвхөн юм нэг бие махбодоор боолчлоход гинжилж боолчлох биш тийм. Сэтгэл санааны хувьд одоо та нар юу яаж болно те шорон Бадраа маань бас хоолцчихсан шүү дээ. Тэр жирийн амьдралд амьдарч чадахгүй нэг буцааш орон дуугаа явсан гэдэг шиг. Шоронд байх юм бол би мөр утан гиз цатгалан ямар ч сан даарч өгчихгүй ор байна, идэх хоол байна, нэг өмсөх хувц байна. Гэтэ би шоронд байна. Тэгээд энэ бол та нарын хувьд заяа та нар ингээ боол үер төрн боол үер өгөхнэ гэдэг чинь ингээд эднэрийг тарихтгоог нь угаах гэдэг юм уу. Ийм байдлаар одоо ингээд хүлцэнгүй юм болгосон зүйл байж болно. Тэгээд энэ орчин үед биднэрт одоо яаж наадж болох вэ гэхээр гим нүгэл сатан түрээсэндээ махан би энэ ертөнц бид нэр иймэрхүү байдлаар боолчлдог байна. Айцаар дамжуулаад эсвэл махан биеийн таашаалаар дамжуулаад биднэрт янз янзын гоё шүтээнүүд бий болгож өгөөд ингээд өөрсдөө ингээд гинжилж хүлдэг уйдаг. Тэгээд энэс гэхдээ салах хүч нь бол бурхан юм аа гэж хэлэх гэдэг юм л да. Тэгээ нэг тийм хүмүүс байдаг те.
тийм би надад асуудал байгаа, тийм надад ийм юм байгаа би нэг ууцаад байдгийг гэдэг ч юм уу. Одоо ямар ч нэг үл нэрч болно. Би өсөлттэй гарч шүү дээ. Дуртай үед гарч байна. Би зүгээр өсөхгүй л байгаа байхгүй гэдэг ч юм. Тэгээд бид нар юу гэж хэлээд байгаа гэхээр өөртөө баардж ирдэж байна. Би өөрөө хүчээр бол хизээлэл энэ нэг муу зуршлыг юм уу донтолтыг би бол Facebook руу орохгүй 7 он чадсан шүү дээ гэдэг ч юм ингээд янз янзээр ингээд яаж болно те. Яг өндөө бид нар чадахгүй. Тэгээд хэн чадах вэ? Хэний хүчээр чадах вэ гэж Бурхны хүчээр бид нэр чадах юм аа. Бурхны хүчинд ажилласан учраас фараон та нар минь явж үз гэж хэлсэн байна. Ийм зүйлүүд болжээ. Тэгээд цаг нэлээд явсан. За тэгээд ерөнхийдөө биднэрт Бурхны өмнө зогсох, гэмний үлгүй гэж тооцогдох, Бурхны шүүх ширээний өмнө одоо зөрөгтэй гэх юм уу, айдсгүйгээр зогсох тэр нэгүслэр ирсэн тэр биелэг бол маш үнцэнтэй. Тэгээд тэр бол Бурхны төрөлсөн те ертөнцийн суураас ч өмнө төлөвлөсөн байсан тэр Бурхны хур буюу Есүсийн бидний төлөө төлсөн тэр төлөөсөөр биднийг зорж авсан учраас бид нэг гимнүглэхгүй гэж тооцож бахан бидний гадна тал дээр цус төрөгцсөн байгаа гэсэн үг. Тэгээд төрүүлсэн аврал бол таны хувьд зөвхөн мэдээ төдий зүйл биш байгаасаа таны миний хувьд бидний зүрх сэтгэлийн маань нэг хэсэг байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд бүгдээр хамтдаа залбираад дуусгая. Баярлалаа Бурхаа. Өнөөдрийн цагийн төлөө талархъя. Тэгээд таны авралын утга учир үн цэнийг хүний бүр зүрх сэтгэлдээ оруулж ойлгоход та туслаач гэж гуйж байна. Та өөрөө дотроос ариун сүнсээрээ энэ ажлыг хийж өгөөч. Тэгээд танд талархах, таны өмнө хүндэтгэлтэйгээр эмийн хүндэтгэлтэйгээр алхах энэ амьдралаар алхахад та бидэнд туслаарай гэж гуйж байна. Тэгээд өөрсдөө гимнүгэлт мөн чанараас санаж хүлээн зөвшөөрч тэгээд энэ бүхнээс хэний хүчээр салснаа бас бид нар мартахгүй байхад та туслаарай. Есүсийн нэрээр талархах. Амен.